Төслийн хэрэгжилтэнд орчин үеийн дэвшилтэд техник технологиг нэвтрүүлж байгаль орчинд ээлтэй шинэ их үүсвэрийг бий болгохыг зорж байна. Энэ нь зөвхөн эрчим хүчний найдвартай хангамж төдийгүй байгаль орчны доктортой хөгжлийн зорилтуудтай нийцж байгаа юм а. Станцын үндсэн барилга байгууламжийг Баянгол дүүргийн дунд голын 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт одоогийн ажилч буй станцаас баруун урд зүгт ойролцоогоор 400 м-ийн зайд байрлуулах бөгөөд энэ нь дулааны 2 дугаар цахилгаан станцын үндсэн сангийн талбайд байршина. Нийт эзлэх талбай нь 26 га талбар байна. Байршлын ийм сонголт нь одоо ашиглагдаж буй дэд үтцийг үр ашигтай ашиглах, дулаан түгээх сүлжээний холболтыг оновчтой шийдэх боломжийг бас бүрдүүлж байна. Төслийг хэрэгжүүлснээр Монгол улсын эрчим хүчний системийн найдвартай байдал хангацж өсөн нэмэгдэж буй хэрэглээг доктортой их усүрээр хангах боломж өрдөж давхарцсан тоогоор нийт 100 гаруй мянган айл өрхийг цахилгаан дулаанаар хангаснаар агаарын бохирдлын их усүрийг 58% хүртэл бууруулахаар тооцоол мөн гарсан байдаг. Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжиж байгаа төр үйлчлийн түншлэлийн хууль анх 2024 онд тодтгол хийж төр үйлчлийн түншлийн тухай хуулиар хэрэгжүүлж хамгийн анх одоо мөс хагалж явж байгаа. Монгол улсад Улаанбаатар хоттой нэг номер ач холбогдлын хувьд бол мега төслийн хувьд бол ирэмтлэгдсэн энэхүү одоо томоохон төсөл арга хэмжээг бол дэмжин хилцэж өгнө үү гэж хүсье. Гэрээний нийт хугацаа болохоор 27.5 жил болж байгаа. Тэгэхээр 25 жилийн дараа болохоор 100% одоо улсын өмчөд шилжинэ гэсэн үг. За эхний 13 жилийн хугацаанд болохоор 20/80-аар явах юм. Нэгээс нь 20/80 гэдэг нь өөрөө бид хүн нийслэлийн 20%-ийг санхүүжүүлж байгаа. Тэр хүрээндээ 20%-ийг эзэмшиж явна. За 13 дахь жилээс ахуулаад энэ 20%-ийн үр өгөөж болон бусад юмудаа тооцоод 13 дахь жилээс ахуулаад бид хүн төрийн эзэмшлэл болохоор 34 болох юм. Тэгээд одоо 25 жилийн хугацаанд одоо 34, 66 гэсэн хуваар ингэ явах юм. Энэ хооронд бүх нөгөө сая даваа талын даргын танилцуулсан хэлбэрээр буюу нэгээс нь ногдол ашиг болон холбогдох хурамжаа бид нар аваа явнаа. За хоёр дахь нь болохоор ер нь яг үнийн хувьд бол одоо бид нар эрчим хүчний зохицуулахороо диспетчер үндэсний төвгээд тусдаа хуультай этгээд байгууллагууд байгаа. Эндээс одоо тодорхой хэмжээний үнийг нь болохоор тогтоож өгнө. Бид бүхний хувьд бол одоо 8.8 цент гэсэн тэгшсэн үнээр одоо энийг тооцож үзэж байгаа. Эдийн засгийн техник эдийн засгийн үзүүлэлтийг болохоор шинжилгээний технологийн зөвлөлөөр оруулаад батлуулсан байж байгаа. За энэ ерөнхийдөө төрийн үйлчлийн түншлэр хэрэгжиж явах боломж олцоо байгаа юм байна гэдэг талаасаа тооцож байгаа. За 13 жилийн хугацааг яагаад тооцсон бэ гэхээр нөгөө талдаа бид бүхэн бас хэлцэл хийсэн. Энэ явцдаа болохоор эдний талаас болохоор 22 жилийн хугацаанд одоо бид бүхэн эхний санал болохоор 22 жилийн хугацаанд бүх эрсдлээ хаагаад өөрсдийнхөө өртөг зардал болон бүх юмудаа хариу заяа явъя гэсэн. За энэ хугацааг бид бүхэн бас хилцлийн 8 удаагийн хилцэлд ороод хугацааг бүр наашлуулад 13 жилийн дараа ерөнхийдөө бид бүхэн энэ бүх эрсдлээ хаагаад оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөөд ашгаа хийгээд үүнээс хойш хугацаанд болохоор төд 34% эзэмшүүлээд 34% дээр ногдол ашгаа хуваарлаад явъя гэдэг ийм зарчим дээр тохирсон гэдгийг таванд хэлмээр байна. Монгол улсад тэр дундаа нийт хүн амын дийлэнх нь байгаа энэ нийслэл Улаанбаатар хотын энэ цахилгаан дулааны асуудал бол уу шугамдаа бол одоо салбарын яамтай шүү дээ. Тэгэхээр салбарын яам хийгээгүй энэ том төслийг бас хөдөлгөж ингэж нийслэлчүүдийгээ цахилгаан дулаанаар хангах ажлыг үйшдтэй хэрэгжүүлж байгаа нэлээд мэрэгсэн баг хамт олон энэ ажлын хэсгийн ахлагч гишүүдтэй талархал илэрхийлье. Тэгээ төлөөлөгчийн хувьд зүгээр нэг маш тодорхой нэг л саналыг цаашдаа бүх одоо станцууд дээр анхаарч үзээсэй гэж санал хэлэх гээд байна. Тэрний үг гэхээр бид цаашдаа байгаль орчинд ээлтэй байх, тэр дундаа хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр онцгой анхаарал хандуулж цаашдаа энэ дээр чанарын ахицуудыг жил болгон одоо сайжруулж ажиллах ёстой. Цаашдаа дэлхийн нийтээрээ энэ хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр одоо улс орнууд амлалт өгөөд явж байгаа. Энэ чиглэл рүү бид нар байгаль орчинд ээлтэй технологи дараагийн шатандаа бид нар энэ одоо утааг бууруулах чиглэлээр ажлуудаа илүү чамбааруулах ёстой шүү гэж хүсэж байна. Нийслэлийн засаг даргаас ирүүлсэн санал дүгнэлтийг хилцэж дулааны 5 дугаар цахилгаан станц төслийн хүрээнд түншлэлийн гэрээг байгуулсан. 2. Хувийн хвшлийн түншлэгч MeTime International хувьцаат компанитай түншлэлийн гэрээ байгуулах эрхийг нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Нямбаатарт олгосон. 2. 3. Төслийг хэрэгжүүлэх хувийн хвшлийн түншлэгчтэй түншлэлийн гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль журмын дагуу зохион байгуулж ажиллахыг нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгасан. 4. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг хурлын эдийн засаг төсөв хөрөнгө оруулалтын хороо сандаг сүрэнд даалгасан.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулттай төлөөлөгч авъя. Асуулттай төлөөлөгч алга байна. Тогтоолын төсөлтэй холбогдуулан саналтай төлөөлөгч авъя. Саналтай төлөөлөгч алга байна. Тогтоолын төслийг батлая гэсэн саналын дамиаллаар санал хураалт. Санал хураалт. Тогтоолын төсөл 69.2% саналаар батлагдлаа.